Сайн байцгаана уу? За өнөөдөр биднес бүр цаашин подкаста та бүхэндээ уулзаж байгаа баяртай байна. За яг ямар подкаст эхэлж байгаа гэхээр Монголын мэргэжлийн стилист, имиж одоо зөвлөхүүдийн холбооны хамгийн анхны подкаст ингэж эхэлж байна. За манай өдрийн дугаар дээр болохоор дизайнер, стилист Анянган хүрэлцээрсэн байгаа. Өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэрийн урилгыг хүлээж авч ирсэн маш баярлалаа. Цаг зав гаргаад баярлалаа. Маш их баярлалаа. Өрсөндөөс маш их баярлалаа. Ингээд анхныхын подкастт өргөдөө бодоод маш сэтгэл хөдлөж байна. Би тэгсэн анхны подкастаа ингээд танаар эхлэж байгаадаа маш их баяртай байгаа. Тэгээд айгүй их тийм сэтгэл хөдлөл дордлол маш их өндөртэй байгаа. За тэгээд анхны асуултаа асууя. Ер нь бол стилист хүний хувьд бол стилээ олцсон хүн гэж ямар хүнийг хэлдэг юм болов? Стилээ олцсон хүн гэдэг бол миний хувьд бол одоо хүн болгоны хувьд л өөр л байгаа л та. Гэхдээ яг миний хувьд болохоор стилээ олцсон хүн бол ер нь өөрөө өөрийгөө олцсон хүн гэж би боддог. Өөрөө өөрийгөө таниад дотроос нь ч тэр гаднаас нь ч тэр тань гэдэг маань одоо би ямар биений хэлбэртэй илээ те би ямар одоо биений онцлогтой илээ миний яг энэ яг стандартных энэ жоохон энэ юм байдаг да гэд нэг өөрийгөө илүү гадна талаас нь өөрийгөө таньсан те олоод онцлоод тогтооцсон те дотоодоосоо бас би юу хүсдэг хүн бэ би яавал тав тухтай байдаг вэ би одоо яавал юуг надад одоо миний одоо орчныг бүрдүүлдэг вэ те гэдэг талаасаа дотор гадраасаа өөрийгөө таниад өөрийгөө ойлгоцсон хүн бол ер нь стилээ төгг болчихно да. Ер нь өөрийгөө ингээд одоо өөрийнхөө тавдах өөрөө итгэлтэй байх байдлыг бүрдүүлсэн ч гэдэг. Тэгэхээр ер нь тэр чигээрээ өөрийнхөө татаад болон гадаад ертөнцийн рүүгээ нэг өндийгөө би ер нь хинбэ гэдэг асуултыг айгүй их хөвчлэн тавиад тэндээсээ ингээ хариултаа олоод явж байгаа хүнийг ер нь бол стилээ алцсан хүн гэж хэлж болох юм шүү дээ. Тий. Ер нь стил имижээ олцсон өөрийгөө ингээд таньсан хүн бол яадаг ч байсан ямар ч үед ямар ч цаг үед ингээд өөртөө итгэлтэй өөрийгөө илэрхийлэмжин зөв илэрхийлэгдсэн ер нь нэг тийм гадны орчим ч юм уу одоо бусад зүйлсээс нэг тийм хамаарч өөртөө итгэлгүй болох зүйл бол байхгүй болсон байдаг. Тэгээд өөртөө итгэлтэй болсон байдаг. Тэгэхээр тэр бол аюу тун чухал зүйл. Тийм болохоор стил олцсон олно гэдэг маань бол ер нь бол өөрийгөө бол 100% таниад мэдээд ойлгоцсон байгаа хүн бол тэгээд өөртөө итгэлтэй ингээд. Ер нь яаж ч юу заавал ингээд нэг гой болох гол цэмбигээл ингээд биш те. Өөрийгөө таньсан тэгээд өөртөө тохирсон тийм янз янз гой сонирхолтой стилээ бүрдүүлсэн байж болно шүү дээ. Тэгэл тэрэндээ сэтгэл хангалуун өөртөө итгэлтэй юм гэдэг чинь ингээд стилээ бүрдүүлчихлээ юм л та. Миний хувьд бас яг тэгж боддtiin маа. Одоо нөгөө юм дэлхий дээр нэгэн хэл байдаг бүх хүн тэгшэрдэг. Тэр нь хайрын хэл гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан загвар дээр бол стилээ олцсон хүмүүс бас яг л нэг л хэлээр ярьдаг юм шиг надад санагддаг аахгүй юу. Тэр нь яаж байгаа гэхээр ухаан хүн хинж бай, юу ч өмссөн бай, ямар ч шүүмжлэлгүйгээр яг байгаар нь хүлээж авдаг юм сайхан хэл гэдэг боддtiin ер нь. Яг тантай адилхан нэг байна. Гэхдээ одоо нөгөө Ана ихч гээд хэлчих байна тийм хэлж байгаа. Ана ихч гэх юм бол нөгөө стилистүүд одоо Монголын анхны стилист гэж бол гадуур ярьдаг те. Гэхдээ та тэрийг одоо хэрэглэн шүүдэг бид нар мэдэхгүй л те. Гэхдээ яг тэр үед тухайн үед одоо жилийн өмнө анх стилист гэдэг ойлголт байхгүй үед та ажиллаж хэлжсэн шүү дээ. Тэр үед яг тантай юм одоо адилхан юм ажил хийдэг хүмүүс байсан уу? Тэгээ бас нэг асуулт бол тэр үеийн хүмүүсийг стилээ одоо өөрөө олоод олж байгаа хүмүүс одоо үеийн стилээ олж байгаа хүмүүс ялгаанаа хүн бас өөр шиг санагдаад байна. Яг үнэ. Би болохоор яг нөгөө их сургуулаа бол нөгөө загвар зохион бүтээгчээр төгссөн дизайнер мэргэжилтэй. Тэгээд яг загвар зохион бүтээгчээр төгсөөд нөгөө төгс суралцж явах явцдаа нөгөө нэг дауны нэг юм тоосон зураг дэжтэй материалны тэрний аллергитай гэдэг юм мэдээд жоохон тоосон зураг. Тэгээд ерөнхийдөө жоохон нөгөө яг ойддаг барьдаг ажиллаас жоохон ингээд зайг авцсан. Тэгээд сургуулаа төгснөөсөө хойш л ер нь бол гоодайл те ингээд лаптаун тэр үед байсан сэтгүүлүүдээр дандаа стилист хийгээд явжсэн cover-ууд тэр нь. Тэгээд тэрнээс хойш нөгөө Cosmopolitan гэх сэтгүүл анх орж ирэхэд нь яг fashion beauty редактораар нь ажиллаад ерөнхийдөө дэлхийн дахны стилист гэдэг тэр одоо тэ стилист гэж fashion редактор гэж байх ёстой. Тэр стандартын дагуу одоо яг ажиллаж эхэлсэн гэх юм уу. Тэгээд нөгөө бүх юмнууд ч яг гадшаа явж хямрагддаг байсан. Тэгээ бүх ажлууд маань
Тэгээ энд яг бүх ажлуудыг хийгээд тэгээ тийш явж хянуулаад хяналтанд тэнцлэх юм бол хэвлэлтэнд ордог байсан аахгүй. Тэгээд яг тэр үеэс эхлээд ингээл яг стилист гэж ингээл тэгээ өөрөө ч бас баг нэг жоохон таньж байна л ажил мэргэжлээ танилцаад ингээл ажиллаж эхэлжсэн. Яг тухайн үед бол ер нь жоохон ойлголт бол тун ховор байсан. Ер нь стилистийн ойлголт бол тэгээд ингээ нөгөө дэлгүүрүүдээс хувцснуудыг нь авч яваа тий энэ тентхийн олон дэлгүүрүүдээс ингээд аксессуар хувцснуудыг авч явж нийлүүлж аваад ингээд гоё лук бүрдүүлээ зургийг аваад ингээд ихлээр хүмүүс бүр ойлгохгүй. Яад магаа тэгээд гайхаад ерөөсөө юмаа ингээд өгж мөгдгөө байсан. Тэгээд одоо шалгуур болсон. Тэгээд мэдээж стилистийн ойлголт олж бүрэн утгаараа одоо мэдэгддэг ямар ч лайсан шалгуур ойлголттой байсан. Тэр үед тухайн үед бол бас яг ингэж стилистээр ажилдаг хүмүүс бас жоохон ховор байсан. Ер нь бол зураг авалтууд, янз янзын юмнууд дээр болохоор дизайнерууд маань өөрсдөө хуцаа өмсөж байгаа бол одоо ямар нэгэн уран бүтээлчтэй хуцаа өмсөж байгаа бол тэрнийхээ өөрөө зүгээр яг дизайнерынхаа үднээс л ингээл яадаг байсан болохоос яг одоо бүтэн лүгээр нь хараад те өөс гутал хувцс чиглэрээ бүгдийг ингэж харж төгсөөр нь ингэж яг лүг бүрдүүлдэг үе хүн бол бас тэр үед ховор байсан. Дизайнерууд маань давхар стилисттэй ажиллах Тийм. юм шүү дээ. Зарим одоо заврын шоу момдэр гэсэн дизайнерууд маань стилисттэй ажиллах давхар хийсээр л яваад байгаа. Тийм. Хавтаад байдаг байхгүй тийм. Одоо ч гэсэн. Одоо тийм. Өөр ингээд хоёр юу байгаад байгаа Яг байхгүй. Дизайнерууд маань өөрсөндөө маш их ачаал авдаг. тийм. Яг хөнгөн ажил талаа бүр хүнд болгоод байгаа юм шиг харагдаад идэв те. Монголчууд ер нь ингээд дээр үеэсээ л хувцаар нь угтаж ухаанаар нь үднэ гэж хэлдэг штэ дээ татал яриад байдаг. Гэхдээ энэ үгтээ та энэ үгний агуулгаас одоо агуулга энэ үгтээ хэр нийцдэг одоо бодол энэ бодол. Яг энэ маш дээр үеэс одоо уламжлагдаж ирсэн бидний аман одоо ингээд өгөөдөртэй яриа байдаг те. Энэ гэхдээ бас нэг талдаа аюул ухаантай л байсан ба. Нөгөө талдаа одоо ч гэсэндээ энэ маань хувцлалт гэдэг маань ер нь бол зүгээр маш том соёл. Тэр соёлыг тэр дээр үеэс л ингээд бид нар хилжил байсан байгаа байхгүй те. Ингээд гадна талаасаа хүн харагдах аюул чухал тэрийг яаж бүрдүүлж яаж хинт юу гэж өөрийгөө таниулах вэ гэдэг маань бүр ер нь бол маш чухал. Тэгээд тэрнээс нь цаашлаад ингээд үг солиод тэр хүний хэр ухаантай те тэрийгээр нь одоо ингээд бүр эцсийн дүнгээ тавьдаг те тэр хүн дээр энэ бол маш ухаантай зөв зөвлөл зөв үг гэж би боддог л доо. Тэгээд яг одоо үед бол бүр л ойлгомжтой болсон. Ямар ч те одоо ялангуяа одоо нөгөө албан тушаалын хувьд ч гэсэндээ маш том албан тушаалтай хүмүүс бол ямарваа нэгэн уулзалт зөвлөгөө те хурал цуглаан дээр бол ерөөсөө яг тэр хувцсны кодыг те хувцсны одоо нөгөө дүрмэнд захирагдах нь одоо энэ бол соёл юм энэ бол дүрм юм гэдгийг бол ойлгоод өгсөн. Тэгээ тэрэндээ ч гэсэндээ ингээд суралцаад одоо яг мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваад мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажилладаг болсон байгаад нь айгүй их баярлаад байгаа шүү дээ. Тэгэл одоо жишээлбэл нийгмээс одоо зарим нэг одоо энэ үүсгэс өгнүүд байдаг шүү дээ. Тэрний үед л нөгөө ялгарлан гадар үзүүлээд байна шүү дээ. Гэт байдаг бас зүйл харагдаад байдаг байхгүй юу. За одоо нөгөө нэг хуцлаа хүний гаднах төрхөөр дүгнэ гэж одоо юу гэдэг юм бэ гэдэг юм тий. Тиймэрхүү юмнууд бас гарч ирээд байна шүү дээ. Таны бодлоор яг нөгөө гаднах төрхөөр нь дүгнэн гэдэг маань бол бас жоохон өрөөсгөлтөө ер нь бол яалтчгүй дүгнэгдэлж байгаа юм шиг байна. Дүгнэгдэх гээд юм л та. Ялангуяа одоо бол за тэгээд дээр үед болж гэдэг юм уу тэр нэг тийм анхаарал хандуулдаг байсан үед бол яг нийтээрээ тэгээд нэг онц яадаг байсан баг. Одоо бол яадаг ч байсан нэг стилик имижлэг амар юм ганган чамин байхаасаа илүү хамгийн харагдах өнцөг маань маш цэвэрхэн. Маш цэгцтэй. Маш одоо нөгөө одоо костюм пижак хослыг өмссөн бол тэр заавал нэг брэнд байх албагүй шүү дээ. Лаг өндөр үнэтэй брэнд байх албагүй. Тэр маш цэвэрхэн. Маш цэвэрхэн цэгцтэй гой өнгөтэй тэрийг одоо 5 жил 10 жил өмссөн ч байсан болно шүү дээ. Өнгийн алдуулаагүй те зөв гамтаа хайрлж одоо өмсөж сурсан те. Ер нь бол ингээд цэвэрхэн цэгцтэй ингээд гой харагдах нь ингээд одоо зөв хувцалцсан соёлтой харагдаж байгаа юм бас нэг тийм илрэл байна. Бас их хайрлж байгаа. Тийм. Тэгэхгүй ингээд нөгөө ялгуурлан гадуурх нь ихлээр одоо нийгмийн одоо те давхаргаар ч юм уу одоо үнэтэй хувцс брэнд янз янзын тиймэр нь харж энэ стил имиж та нар маягтай юу маяглаж ийн энэ тэр гэж ингэж ойлгож энэ бол асар бүдүүлэг ойлгох юм байна. Тэгж талаас нь биш аль болохоор нөгөө нэг энэ бол ингээд нөгөө соёл юм энэ бол байх ёстой юм ялангуяа бид нар одоо глобалчлагдсан дэлхийн хүмүүс шүү дээ. Дэлхийн хүмүүс дэлхийтэйгээ зэрэгцээд явахгүй бол манайх монголчууд ийм тийм
ингэж ялгаж үзлээ, ингэж байгаад энэ хитрхи маягтай байна, энэ хитрхи юу байна, гадныхны дөөрэлα гэдэг юм байж болохгүй болсон л доо. Энэ дээр бас нөгөө нэг юм бас яг хэлмээр санагддаг зүйл нь юу гэхээр цэвэрхэн гоё хувцлагаас гадна одоо брэнд гэдэг зүйл нэг айхтар чухал биш. Гоё хувцлагаас гадна ямар орчинд очих гэж байгаагаа маш сайн мэддэг байх хэрэгтэй. Мэдрэмжтэй байх хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Жишээ нь театрт үзүр үзгээд очиж байгаа хүн тий зүгээр спорт биеийн тамирын хослолдоо очих нь өөрөө аягүй тийм ингээд юм боломжгүй зүйл болчиход байгаа байхгүй юу тий. Сэтгэл үзүүлэхгүй. Тийм. Тэгэнгүүт ингээд албаны том ингээд юм ивент уулзалт төр хитрхи минимумсөд хитрхи ингээд шиг гламур байгаад шаардлага байхгүй гэх мэтлэн хин хаана хизээ очих чинь тэрийгэ ядчил ихний ээлжинд судлаад тухайн газар ирсэн хүмүүсээ хүндэтгэж очно гэдэг нь өөр амар том соёл болчиход байгаа. Тэгэхээр манай Монгол ард түмэн маань айгуу тийм ухаантайсан байгаа байхгүй юу? Манай түрүүний болроогийн хийсэн үгийг 200 300 магадгүй хэдэн мянган жилийн өмнө хэлсэн байхад өнөөдөр шинжлэх ухаанд баталсан байгаа үстэй. Ер нь бол хүний амжилттай явах нь бол хамгийн ихний одоо таарлцсан 10-аас 15 секундэд ер нь бол батлагдчихдаг гэсэн тийм. Ажил хөөцөлдөхөд тэр нь бол 80-аас 95% та хүртэл нөлөөлдөг гэж байгаа. Тэгэхээр би ер нь бол хүмүүс маань ингээд амжилттай явахын тулд, сайн явахын тулд ядчил зөв хувцалтын анхны шатны ингээд мэдлэгтэй байгаад яг мэрэгжлийн хүмүүсээс ингээд зөвлөгөө авах нь одоо бол байх ёстой. Биднээс эмчтэр очдогтой адилхан байх ёстой үйлчлэгээний хэлбэр болсон байгаа. Нэг том соёл болчиход байна л та. Сүүлийн үед нөгөө эрэгтэй эмэгтэй хувцас гэхээс гадна unisex гэдэг хувцас гарч ирж байгаа. Эрэгтэй эмэгтэй хувцас заавал эрэгтэй эмэгтэй хувцас өмсөж шаардлагагүй тий. Unisex буюу та чөлөөтэй өөрөөр хувцалж болно гэдэг одоо хувцас гарч ирээд байгаа шүү дээ. Та энэ дээр бас яг unisex хувцас юм уу хувцалтын талаар ялгарлан гадуулах гэж байгаа шүү дээ. Одоо хүмүүсээр ялгаж байгаа ч юм. Энэ талаар бас та өөрийн үзэл бодлоо биднэрт хэлээч. Би бол энэ таатал ханддаг. Хүснээрээ л байхыг хүсдэг. Тийм болохоор хүн болгонд нөгөө хүснээрээ байх эрх чөлөөг олохын тулд энэ бол маш гоё эрх чөлөөний хандлага гэж боддог л да. Тэгээд ганцхан unisex дээрч биш те. Хүн ер нь одоо хоёр өөр гутал өмссөн ч болно. Ер нь юу хүссэн тэрийг өөрөө өөртөө голно. Өөрөө өөрийгөө таниад өөрөө өөрийгөө нөгөө одоо олж мэдсэн чинь амар чухал штэ. Тэгээд таньсан хүн чинь өөрөө өөрийгөө бусдад илэрхийлэмжинд шал өөр илэрхийлнэ. Тэнгүүд хүмүүс ингээд нөгөөдгий чинь бас ойлгоод авчих штэ. Одоо ингээд ойлгоод авчлаа. За энэ хүн ийм стил имижтэй те. Энэ хүн ингэж илэрхийлдэг гэдэг бас нэг таних тэмдэг нь ороод ирнэ. Тэгэхээр ингээд нөгөө тэгээ нийгэмд хүн өөрийгөө ямар стил имижээр яаж илэрхийлэх нь тухайн оны өөрийнх нь хүсэл сонирхлынх нь 100% хамаатай учраас бид нар бас тэрэнд тийм байна, ийм байна гэж шүмжлэлтэй хандхаасаа илүү тэр хүнийг ойлгоод те тэр хүн юу илэрхийлэх гэдэг тэр хүн энүүгээрээ өөрийгөө яаж илэрхийлэх гэдэг яах гэдэг гэдгийг нь илүү тэр талаас нь илүү ухаж ойлгож аваад тэгээ тэрэнд хүндэтгэлтэй хандвал илүү зүгээр. Яагаад тэгэхээр ингээд нөгөө шүмжлээд те одоо тэрийг тэр хүн таалагдах байхгүй шүү дээ. Одоо жишээ. Тэгэл өөрөө өөртөө таалагдаад стил имижээ бүрдүүлсэн байхад түүнээс биш ингээд нэг юм хин нэг нь таалагдах гэж ингэхээсээ илүү. Тэгэхээр unisex бол надад их таалагддаг. Би ч гэсэндээ айгүй тийм нөгөө эрэгтэй хослолч гэдэг юм уу те эрэгтэй костюм бичиж авч нөгөө юу бидний хувц ч юм уу те гутал мөтлөн дээр ч гэсэндээ би тэгэж хамаагүй өөр эрэгтэй загвар магвар надад таалагддаг. Тэгээд тийм болохоор тэр мэрээ сонгоод ингээд өөртөө тохироод таатаа нөхцөлийг бүрдүүлчлээ би бол хамаагүй сонгохыг хүсдэг байхгүй. Unisex гэдэг энэ загвар миний хувьд юу гэж бодогддог вэ гэхлээр хүмүүсийг илүү тав тухтай байлгаад Яг үнэ. заавал нэг тэрлүү энэ рүү ороод тухтай байлгаад байгаа юм шиг. Тэгэхээр бидний стилист бидний хийж байгаа ажил буюу одоо дизайнер та нарын маань бид хэдийн маань хийж байгаа ажил ингэ хүмүүсийг тухтай байх тал дээр аягүй хөтлөөд байгаа юм шиг. Тийм штэ. Тухтай, өөртөө итгэлтэй тий. Өөртөө итгэлтэй, тухтай, таатай одоо ямар нэгэн байдлаар ингээд нэг тийм баригдсан биш те өөрийнхөө хийж хувцас таагүй байх юм бол хүн өөрийнхөө хийж чаддаг мэддэг юм хүртэл мэдгүй болчихж байгаа тохиолдол байдаг. Тийм болохоор эн чинь өөрийгөө илэрхийлж өөрийнхөө ингэж байгаагаараа байлгахын тулд бол хувцас хамгийн чухал. Ингээд өөрийнхөө гадна талыг бүрдүүлэх тэр дүр төрх маань маш чухал. Тийм болохоор тэр таата бүгдийг бүрдүүлсэний тохиолдолд бол өөрийгөө илэрхийлээд өөрийнхөө чаддаг юмыг улаан мундаг өвдө итгэлтэй ярих юм шүү дээ. Тэр энэ дээр бол ингээ харьцуулах гараад байд юм шиг. Тухайн хүнийг өөртөө адилхан гэж бодоод байдаг болохоор жишээлбэл миний хувьд гарч ирсэн зүйл. Намайг өнгөсгöd бодлого хүмүүс үгүй байдаг гэж байна.
Би хамгийн тухтай байдаг байхгүй. Тэгээд өмсгөр харин нөхгүй байдаг. Тэгээд нөгөө одоо анигчийг харах ч гэсэн нэг шигтгэн бихтгэг гэх нэг хамгийн тухтаагаараа байгаад байгаа. Ерөөсөө бусад маань ойлгох байгаа юм гэсэн. Энд аяг тухгүй байгаа хаа гэж бодсон. Тийм. Хамгийн тухтаагаараа бай. Тэр зөвлөж стил аваад байгаа. Тийм. Тэрийг ингэж гоё хүлээн гэх. Тийм яг тэр энэ шигтгээ юу гэдэг дээр бас нэмээд ирэхэд наагасаа тийдэг анх ингээд нөгөө яхад ингээд би ингээд араам зүгдэг те ингээд шил ингээд янз янзаар ингээд зүгэл ингээд бас хүмүүс ойлгодгоо одоо илүү л ч юм уу эсвэл те нэг төвхтөө юм шиг харагддаг юм шиг байна л да. Тэнгүүд наад энэ маань өрд тухта. Би өөртөө тавтаа байгаа учраас ингээд зүгээд гадуур явхлаар илүү тата байгаа учраас би нэг өөрөө ингэж өөр дээрээ суулгасан. Тэгээд бас ингээд нөгөө илүү гялцах ч юм уу, илүү ингэж нөгөө чамин эсвэл илүү том эмэг ч юм уу те илүү ингэж юу яах байдаг стандартын хэмжээгээс томруулж хэвлэдэг ч юм уу те. Энэ бүхэн маань надад өөрт ингээд нөгөө тата тухтаа мэдрэмжийг төрүүлдэг. Хүн юу гэж бодоод одоо нөгөө хүн намайг ингэж харах болов яана намайг ингэж явах болов. Би энийг ингээд хориод ингэх юм бол би хизээ хаана гэртээ ингэж бич юм уу. Тэгэхээр би одоо ингээд нөгөө өөрөө өөрийгөө тавтаа тухтаа тата орчноор нь би бүрдүүлж өгдөг байхгүй. Тэгэхээр нэг тэгж хүмүүсийн одоо илүү ингээд янз янзын үгэнд дэмжиглэхээсээ илүү ингээд байгаад тахлаар одоо бол ер нь бол жоохон хүмүүс ойлгоцсон бохоо намайг. За аня бол юм гэдэг ингээд таньдаг хүмүүс мэддэг болсон. Би юу тэгж боддог штэ. Аня их чинь баг signature look гэдэг штэ. Тэгээ хамгийн одоо тухайн хүний тодорхойлог тийм look нь бол одоо яг нүдний шил тэгээд юм максималист байх нь яг өөрийнх нь look юм байна даа гэж хардаг штэ. Тэгээд Аня гингүүтэй гэлтэй тэрүүгээр нь ингээд яадаг тийм. Баярлаа. Ямар ч лсэн хүмүүст тодорхой хэмжээгээр ингээд нөгөө өөрийгөө илэрхийлэмжээрээ ингээд нөгөө өөрийнхөө таниулаад байгаад байгаа. Тэгэхээр ингээд яг нэг тэр бас айгүй чухал байдаг тий. Тэгээд бас бидний нөгөө ажил мэргэжлийн онцлог байна л да. Бид нар одоо нэг заавал ажилдаа баригдаад одоо офисын ямар нэгэн тий дөрөв товцонд өмсдөг байсан бол би мэдээж бас тэрийг өмсөн шүү дээ. Тэгээд чөлөө цагаараа одоо би өөрийгөө илэрхийлээ явдаг ч юм уу тий. Яг миний өөрийн ажил мэргэжил маань намайг одоо хүснээр маань хоцлуулдаг. Учираас би өснөрөө л хаасайгүй явж байгаа гэсэн үг. Айгүй эрхчлээд эмэгтэй байгаа юм шүү дээ. Эрхчлээд стилээр харагддаг шүү дээ. Тийм эрхчлээд байгаа гэдэг харагдаад байгаа. Одоо жишээлбэл тань дээр олон хүмүүс үлгээ авах гал ирж илээсэн баг. Хөвчлэн эмэгтэйчүүд ер нь яг юун дээр өөрийгөө одоо ингэж нэг юм би тийм болмоор байна, ийм болмоор байна гэж ярьдаг шүү дээ. Одоо хөөрхөн болмоор байна, гоё олмоор байна гэдэг шүү дээ. Таны хувьд одоо шил хөөрхөн эмэгтэй хүн, царайлаг гоё эмэгтэй хүн гэж яг ямар эмэгтэй нэг тодорхойлж хэлбэ. Хөөрхөн тодтогдоод юм биш үү? Хөөрхөн ер нь их хувьсаад байгаа шүү дээ. Хөөрхөн эмэгтэй хүн бол надаас та яг нөгөө байгаагаараа байгаа эмэгтэй хүн л би хөөрхөн гоё. Ер нь гэхдээ миний зүгээр энэ олон жилийн туршлагаас аваад үзэхэд бол ер нь муухай эмэгтэй гэж боддог байдаг. Угаасаа ингээд ямар нэгэн байдлаар өөрийнхөө гоё хөөрхөн юм ингээд нөгөө талцсан байдаг. Эмэгтэйчүүд ингээд нөгөө тийч. Ингээд нөгөө санаа зовоод ингээд нөгөө өөрийнхөө ингээд бүр ингээд талтийцсан. Тэгээд ингээд тэрийг илрүүлээд хүүе ямар гоё тайлтай юм бэ те ямар гоё хүлтэй юм бэ. Хүүе энийг ингээд жоохон ингээд гаргаад ингээд юу яагаад ингээд яваач юм аажаа ингээд ийм хувцсан өмс гэхлээр би өстө бөмсөж чаддгүй те би өстө тэгдэггүй ингэдэггүй миний хүлтэй юм гэд өөрийгөө блоклцсан. Тэгээд ингээд ямар нэгэн блоконд орсон. Тэгээд ингээд аюу олон жил тэрэндээ ингээд хөвшил болоо явцсан байдаг. Тэрийг яг мэрэгжлийн хүмүүс бас яг ингээд олж тогтоогоод тэгээд яг гоё ингээд заавар зөвлөгөө өгөөд ингээд явахлаар нэрээ шинээр өөрийгөө хараад дурладаг. Нэрээ шинээр өөрийгөө гоёор харж ингээд шал өөр мэдрэмжийг авдаг. Тэгмүүд энэ бас нөгөө ажлын маань онцлог тэгээ бас тэгээ гоё ингээд мэдрэмжийг авдаг. Тэгээд ер нь яг нийтлэг ингээд Монгол эмэгтэйчүүдийн маань гаргадаг алдаа гэх юм бол аль аль насан дээр эцнийхэн дээр юу яхахлаар ер нь жоохон нөгөө нэг юм ард хэмжээ одоо нөгөө ямар нэгэн газар очих те одоо ямар нэгэн юм хуцалтандаа үнэхээр хайнга ханддаг. Нэг юм жоохон тэр ингээд одоо жишээ нь одоо жоохон гайг бол одоо би боддоо шүү дээ Шангрила баригдаа да. Шангрилагаас олоод ингээд Шангрила дээр болж байгаа үйл ажиллагаан дээр хүмүүс арай өөр өчтдөг шүү. Тэгээд нэг юм ер нь өөр газар гингууд одоо өөр хамаагүй очдог ч юм уу те нэг юм жоох нэг ийм хандлага харагдаад байдаг. Энэ маань болохоор нөгөө эрэгтэй ч бай эмэгтэй ч бай аль алин дээр нь ингэж нөгөө харагддаг. Ер нь жоохон хайнга. Ялангуяа ингээ эрэгтэй хүмүүс дээр хослол
тэгээ ажлын хослол өмсөж байгаа байхгүй. Тэгээ хослолынхаа дээр ингээл джинс өмдний тэлээ өмссөн те. Тэлээ зүүцэн те. Тэгээ ингээд нөгөө аюу гой хослол өмссөн мөртлөнгөөс ингээл нөгөө сорочгийн цамцсан ингээл амар наалдаж малдаал ингээл соронцлогдсон ч байт юм уу те. Эсвэл дотор хувцас буруу сонгосноос болоод ингээл гадна талын тийм биеийг хуваагаад уг нь бол дотор хувцас чиг хийн харах юм ингээл бодчихлаа шиг байгаа юм та. Аюу сайн харагддаг. Тэгээд ингээд нөгөө биеийн бүр хилэнж ингээ бүр ингээд аюу гоё аюу гоё хилээд өчтдөг. Тэгээд тэр нь ингээ харагддаг. Тэгээд ингээд нөгөө тэр болгон дээр нь ингээд эн чинь алдаа болоод гэтээ тэгээд тэрийг ингээд шууд дураараа хүнд хилж өгч болохгүй юм чи бас бүдүүлэг те. Хүн өөрөө тэрийгэ засъя өөрчлөгдөе гэж яах юм бол маш их алдаанууд байдаг л да. Ингийн ялангуяа эмэгтэйчүүд дээр ингээ анзаарахад бол дотор хувцсын сонголт бол маш одоо 0 гэж хэлэхэд болно. Ерөөсө дотор хувцсан дээр бол ерөөсө маш муу одоо анхаарал хандуулдаг. Одоо сонголтоо ихтэй таар байдаг. Гэтэ яг дээр үеиг нэг одооноос нэг 10 жилийн өмнө бол нэг жоохон хувцсны дэлгүүрүүд ч гэдэм үү те. Одоо сонголтууд угаасаа бага байлаа. Ойлголтч бага байлаа. Борлуулах хүмүүс маань зөвлөхүүд маань ч гой зөвлөж өгдөггүй байлаа те. Одоо бол бас нэг арай өөр болсон баха. Ингээ зөвлөөд өгдөг болсон те. Тэгээд нэг одоо нэг юм зүгээр нэг авдаг те нэг бовоо авч байгаа юм шиг дэлгүүрт ороод авч байгаа юм шиг 75C гэл ингээл шууд те ингээл нөгөө тэр чин 75C гэрээ насны өстө байхгүй штэ. Тэгээд ингээд ерөөсөө байн галхан тутамдаа биеийн хэлбэр өөрчлөгдөж идэг. Тэгээ бүх дотор утасны одоо цэз өвчний 75C болгоо адилхан байна гэж байна. Өмсгөл өөр, загвар өөр, левчний мөрний татлага өөр те. Бүх зүйлдээ маш олон төрлийн өөр зүйлсүүд байдаг учраас ингээд нэг тийм одоо ууган дотор уцаа шинжилэх гээд орж байгаа гоё те дэлгүүр ороод тэгсэн хэрнээ одоо мөнгө төлөөд авж байгаа нь одоо ингээд нэг тийм хайхрамжгүй хайн ганцнаасаа болоод ингээд сонголтоо буруу хийснээсээ болоод ингээд хэрэггүй юмд мөнгө төлчихөж байгаа гэсэн үг болчихлоо. Тэгэхээр ингээд нөгөө өөрийгөө одоо дотор уцсан гадны ингээд нөгөө хүмүүсийг харж байхад ч ингээд маа нэг найз англи турмаа игээ тэгээд би очиод ингээд хамтдаа ингээд байсан дотор уцсан дээр тэн өдрийг зарцуулж байгаа байхгүй юу. Тэгээ би бүр анх басаад тэгж дотор хувцсан дээр хүмүүнтэй ингэж хандуултлаар найз залуу нөхөр нь хүлээж байгаа хамт хаажууд нь тэгээд тэр эмэгтэй хүн өөрийгөө яаж хайрлаж яаж тэр гоё биеийг ингэж гоё ингэж байлгах дээр ингээд нөгөө тэр бусад нь хүмүүст харагдах нь гол нь шүү дээ. Ингээд өөрөө өөртөө гоё тэр гоё мэдрэмжтэй тэр эмэгтэйлэг байх эмэгтэйлэг энергийг өсгсөн тэр гоё мэдрэмжийг яаж тэр эмэгтэй өөрийгөө тэр талент харж гоё хайрлаж тэр дотор хувцсыг удаанаар нуцтаа гоё сонгож ийна гэдэг бол бас ингээд нэг тийм гоё эмэгтэй хүн болгон байх ёстой чанар юм шиг хэлсэн. Тэгээд эмэгтэйчүүдэд дийзэл зөвлөмөр өгдөө штэ гоё дотор уцандаа л хамгийн түрүүндтэй одоо нэг стилийн имижгээ гадна төрлөхөө ингэж ингээсээ илүүтэй би ч ерөөсөө амьс бандаж шугна. Дотор уцс тэгтэргүй шүүгээр нь ороод амьс бандаж хэлдэг байхгүй юу. Тэгмүүд чинь одоо нөгөө хаана ямар дэлгүүр байгаа маа гэж бүх юмдыг бид нар чинь мэддэг болсон байдаг шүү дээ. Тэгмүүд хүмүүс яг орж ирээл яг зөвлөгөө авах гэж байгаа хүмүүстэй баг нэрээ дотор уцсан л. Тий, яг хамгийн түрүүнд та ямар дотор уц өмссөн байна яг одоо тэгнгүүд хүн ингээд шууд гэл дотор орж ирэл. Тэгэл хизээс үлд ингээд дотор уцаа ингээд яасан тий шинжилсэн. Тэгээ таны сонголтыг чи харьяа гэ тий яаж тааруулж авдаг вэ гэдэл ирэхлээр шууд ундаг байхгүй. Энэ болгон ингээд нөгөө туршлага болоод ирэхлээр ер нь ихэвчлэн алддаг алдаануудын маань нэг байдаг л гэж харна. Одоо их тэр дотор хувцс тэлээ гутал тий. Тэгээд нөгөө манайхан чинь ер нь анзаараад байхад лүкер нь хуцлахгүй байгаа тань л та. Ингээд ингэсэн чинь стилистээр очиод ирэхээр нэг лүкер нь хуцаж бүрдүүл сураад тий. Энэ бол бас нэг юм ингээл амар тоо одоол тий. Өчөө чаваад бүр ингээл амар ингээд амьяалд оруулаад ийм юм болгоос уг нь бас биш. Нэг аргыг нь олоод нэг ингээд нэг юмыг нь олоод нэг юм точгийг нь олоод нэг жоохон ингээд нэг дадаад авчих юм бол энэ бол ингээд насан туршдаа аваад явчих өөрийгөө тий зохицуулаад хуцталтан дээрээ ингээд ер нь ингээд санаа боломжтой одоо уг нь болцуулахгүй. Тэгэхээр ингээд нөгөө зөвлөгөө авах гэж ирсэн хүмүүстэйгээ бол би бол бас нэг тийм хурдан хугацаанд одоо хэдхэн цагийн зөвлөгөө гэхээсээ илүү тулж ажиллахыг хүсдэг ингээд нөгөө жоохон тэгээ ингээд нөгөө нэлээд өөртөө суулгаж өгөх гэж ингээд тэгээд тэр хүн маань одоо айлын эзэгтэй байлаа гэхэтэ ихнэр хүн байлаа гэхэд тэр хүн маань гэртээ очиод нөхрөө хүүхдүүдээ бүгдийг ингээд гоё зөв хувцлалд зөв иржимд оруулаад ирнэ. Хүүхдүүд маань ч гэсэндээ зөв хувцлаад багасаа цэвэрхэн маш нимба бүх юмдаа нимба хандаад цэвэрхэн байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр болгоныг одоо тэгэл ихнэр хүн
очиод ингээл үлгэрлээл яваа л та. Тийм тэр болгоно тэгж тулж ажиллаж ингэж өгөх дуртай. Таны зүгээс одоо яг ийм биднээс алдааны тухай ярилцж байгаа шүү дээ. Тэнгүүтээ энэ одоо подкаст маань хүмүүс нэм өөрөө өгөөжтэй байгаасаа үзээд дуусгасан хүмүүс ядчил 1 2 ингээд тип те мэдээд авчаасаа гэж хүсэж байгаа байхгүй юу? Тэгэхээр таны хувьд бол за өстө бүр бүр хилэн захнаад байдаг те. Яг одоо энийг битгий тгийч ингээд ингэж өлхөр харагддаг шүү гэдэг ганц 2 тип зөвлөгөө өгөөч. За ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувьд болохоор би шүүгэндээ 1 2 ч юм уу те 3 төрлийн гутал байлгаасаа гэж боддог. Түфлийг одоо нэг ингээд ямар нэгэн одоо уулзалт юм бо зөвлөгөөнд ч юм уу ингээд явах гал хувц бүрдүүлэх гэдэг юм. Тэгэхээр яг одоо маргааш гэдэг ч юм уу те. Тэгэхээр ингээд гоё хар арьсан түфэл байгаа юу гэдэг юм байдаггүй. Хүмүүс байдаг те. Тэгээд эсвэл тэгцэн гээл нэг юм хэлдэг. Эсвэл бүр амар нарийнхан бүр ингээд нэг ажлын стандарт хангааргүй лак мак хар гуталж байд юм уу те. Эсвэл нэг шинэ жилээрээ өмсөжсэн гоёлын гутал найж байдаг ч юм уу. Офисын ажилдаг хүмүүс маань бүсгүүчүүд маань ялангуяа бүсгүүчүүд охид бүсгүүчүүд нэг манайх чинь 4 жилийн 4 илрэлтэй. Тэгэд нөгөө янз янзын гутал өмсдөг шүү дээ. Дэмүүлийн хавар намрын те паргуур гутал өмсдөг. Тэрийг ингээд нөгөө очиод тэгээ офис дээр очиод заав солиод ажлынхаа хуцсан дээр заавал зориултын гоё тийм гутлын эрэгтэйчүүд нь ч гэсэн яг өвлийн гуталтаа биш. Ингээд яг нөгөө гоё патинкийг те яг нөгөө зориултын яг ингээд ажил дээрээ байлгаж агаад ингээд бүр яг тэрэндээ хандаад ингээд өмсөж байгаасаа гэж амар хүсдэг. Тэгээ нөгөө нэг юм би нөгөө айгуу тийм нөгөө юм цэвэрч нимба байдیں۔ Айгуу их нөгөө жоохон зүглэх дуртай нэг юм айлын нэг юм өглөө ээж шиг л. Тэгээд ингээ нэг юм энэ аюу энгийн юм шиг мөртлөө. Одоо офисын ажил хийдэг бүх хүмүүс шуруулгандаа гутлын алчууртаа ч юм уу тий. Тэгээд одоо бүгдээрээ яг гутлаа ингээд гой байлгадаг тий. Тэгээд ингээ нэг энгийн юмнуудыг байлгаж байгаасаа гардуураа байлгаж байгаасаа тийм байхгүй гэдэг юм. Ямиг л нэг жоохон ойлгож өгөхгүй байгаад байдаг байхгүй. Тэгээд ялангуяа залуучуудаа бол тэгж аяг зөвлөе өсдөг. Ерөөсө гутлаа цэрхэн байлгараа. Гутлаа гоё ялгараа. Тэгээ нөгөө хувцсны нөгөө хог авдаг юу те. Нөгөө энэ шороо тоос авдаг нөгөө манай бид нар угаасаа байнгын тэмцэл дунд амьд. Нийл шороо гарлаа нийл шороо гарлаа нийл утаа гарлаа нийл тоос ингээд дарагдаад л орж ирнэ. Бид нар яаж цэвэрхэн байх юм бэ те. Бид нарээс байнгын байлдааны бэлэн байдалтай л одоо ерөөсө гутлын алчуур те нөгөө энэ хувцсны юм тоос шороо авдаг юмтайгаа авдаг. Явж л байх хэрэгтэй байхгүй. Бүгдэрийн ганц зөвхөн дээр Спер нөөж хасаа гэрчнөөж юм болчиход байгаа. Хичнээн ингээд нэг амар гоё брендийн амар гоё ингээд үнэтэй цэтэй юм өмсчөөд тэр нь ингээд нэг тийм шороотойгоо тоостойгоо байх юм бол тэр бол тэгэл үнэлэмж буурна те. Ер нь өөртөө хайргүй өөртөө хаан ханддаг л нэг тийм юм харагдчихж байна. Ер нь өөртөө хандлага ямар байна гэдэг чинь ажил дээр бас тэр хүн ямар хандлагатай бай гэдэг нь бас аягүй их мэддэг байхгүй. Тэгэхээр өөртөө ингээд аягүй тийм чамбаа хандж байгаа хүн бол зээж ажлыг алтуурдаж хийн ч гэдэм үү те. Нэг тийм ингээд тэр хүн тэнд наргалдаг юм хийхгүй. Уг үнсээр нь гоё хийн гэсэн л үг те. Тэгэхээр энэ ингээд цаашлаад зөндөө олон юм холбоотой. Одоо жишээлбэл хувцлал түрүүн та гутал гэлээд байна шүү дээ. Хувцлалны яг гол яс үндэс гэж ярил тэр нь гутал юм шиг санагдаад байдаг байхгүй. Гэтэ манай монголчууд чи ер нь аюух тийм гутланд ач холбогдол өгдөг хүмүүс шүү дээ. Тэр дээр үеэсээ бид нэг их гангаа хүмүүсээсээ би. Одоо ингээд энэ тэнд очихоор гутлыг ингээл ард мард гიშгцэн хүмүүс орны хүмүүс явж байдаг шүү дээ. Яаж л гутлын ард гიშгэж мшээд ингээд баргавч шиг өмсөд байгаа юм. Тэгэхээр манай монгол хүмүүс ер нь гутланд ач холбогдол өгдөг. Тийм. Би бол бас гутланд шач холбогдол өгдөг. Тэгээ миний өөрийн өмсдөг стил бас жоохон тийм зузаанд болтой гутал өмсдөг. Тэгээд би нөгөө тэр гутлан дээрээ нөгөө өөрөө нөгөө сая өндөр үсгэдэн дээр тухтай байдаг гэдэг шиг би зузаан гутлан дээр бас тухтай байдаг. Яваа сурцсан. Тэгээ би бас нөгөө машин барьдаггүй. Дандаа алсдаг байхгүй. Тэгээ алгаад ингээд явхад ингээд нөгөө өөрөө нөгөө замаа ингээд зам аюу чухал штэ одоо нөгөө гутал мухаалгахад нөгөө аюу мухаа замаар явхлаар чи ингээд нөгөө гутал аюу яг гэртээ орж ирэхэд бол амар болцсон орж ирдэг. Амар болсон гутлаа тэгээ ингээд тайлаа тавьчих юм бол тэгээд тэр гутлал ер нь тун гутгүй муутна гэсэн үг. Тэгэхээр ингээд амар болсон байсан ч гэсэндээ гэртээ орж ирээ бүгдийг арчаад цэвэрлээд яг тэр дорн тий ингээд гоё арчиж цэвэрлээд гоё гутлаа өнгөлж тордоод л байх юм бол дорн хаана ямар асуудал гарсан бэ тэрийн гоё дорн шийдээд ч юм уу цэвэрлээд ингээд ах юм бол ер нь ингээд нөгөө ямар ч юм да гантаа хандаад дорн цэвэрлээд дорн угааж арчаад ингээд ах юм бол энэ бол нөгөө одоо эдлэгэн ч гэдэм урт тий хадгалах юмаа ч гэсэн зөв
хадгалчих юм бол ингээд аягүй гоё болдог байхгүй. Би нөгөө гутлан дээр гэхлээр ингээд нөгөө хүмүүст идэв намайг чи яаж гутлаа өмсгөлөөр ингээд цагаанаар нь байлгаа тий баг хаагур гიშгээд баг машины оронд ингээд явд юм уу. Яг эсэм дээр би бол ерөөсө баг машин суудаг ингээд нөгөө халахдаг юм баг байхгүй юу. Тий тэгсэн эрнэнгээсээ гутлаа тэгж яаж юм гэдэг чи одоо ингээд хамаа намаагүй бас гიშгээд хаашаа ишээ ингээд бас мухаа олох гэж явна гэж бол байхгүй шүү дээ. Тэгээд аль болохоор л айтаахан. Тэгтээ дандаа л хамгийн мухад болтгүй. Одоо тэгтээ сүүлийн зам гоё болсон мэл. Алсах замууд засраалаад байгаа. Яа одоо стилистүүд гэхлээр хөвчлэн одоо нийгэмд ч юм уу галуу хүлээж авч байгаа хүмүүсүүд ингээд эдгээр брэндээр айл хурцаараа ганглал тэгэл зүйлсээр л намайг одоо зарим хүмүүс л ингээл сайхан хөнгө дүүфэл готлаараа л ингээд байж байдаг бах гэж хардаг тийм юмуд одоо анзаарсан байхгүй. Гэтэл яг одоо аныг чи ингээл ярианаас онгот ингээл цэгцтэй байхаас эхлэх хэрэгтэй шүү. Өөртөө хайртай байхаас эхлэх хэрэгтэй шүү дээ тий. Дотроосоо эхлэх шүү дээ гэл ингээд явж байхаар энэ амьдралын нэг философи, амьдралын одоо нэг чанар ч юм уу, амьдралын одоо хүний одоо өөрийнх нь зөв хэмнэлтэй нөхөр ороод явахгүй. Жишээлбэл илүүдэл жинтэй байх юм бол таны хүсэж байгаа тэр гоё үнэтэй костюм бич гоё харагдахгүй байгаа даа. Тэгэхээр эрүүлгээр хоолоо зохицуулах, фитнест явах ч гэдэг нь спортлог байх гэдэг орж ирсэн хүмүүстээ тэр спортын хүртэл зөвлөгөө өдөр өгсөн сууж идэв та. Одоо хойлоо жоохон жингээ хасаа эрүүл мэндийг бодъё. Ер нь эрүүл мэндийг бодоод байна шүү дээ. Бүр цаатлын нухад харахаар өөрийгөө хайрлах гэдэг юм байна. Чаагүй нэ. Гол цөмөн юм яг юм. Өөрөө өөртөө нөгөө хандлага болтой та. Ерөөсөө өөрөө өөртөө яаж хандж юм. Өөрөө өөртөө гэрте оронгуудаа ингээд сэгсэгэлдэ нөгөө ингээд хаашааш буцлаа те ингээд гоё явж байжсэн те хайртай хүмүүсээ байх чинь тэ сэгсэлцгээд тий ингээд тэгэл ирэхлээр л ингээд нөгөө эн чинь өөрийнхөө би бол нөгөө яг ингээд хүмүүс бас надаас зөвлөгөө авах гээд ирж байгаа хүмүүстэй хэлэх юм маань бас яг тэгдэг байхгүй хүмүүст нөгөө ингээд хинч гоё хувц өмсөд гоё нүрэ будаад гоё өсөө янзлаад ингээд гараад ирэх юм бол ер нь хэр баргийн хүн л мис харагдан да ер нь аюу гоё үзэсгэлэнтэй харагдан бүгд гоё харагдан те ихтэйч тэр юм тий тэгээ бүгд ингээд гоё харагдан гэхдээ хамгийн гоё байх ёстой орчин ч юм уу хамгийн гоё байх ёстой орон зай чинь гэр дотроо гэр дотроо хэр гоё байдаг вэ? Гэр дотроо ямар гоё ээж байдаг вэ? Ямар гоё эмэгтэй байдаг вэ? Тэр айгүй чухал. Тэгээд цаашлаад ирэхлээр л нөгөө дотор руу орчиж байгаа. Тэгээд ингээ өөрөө өөртөө ингэж хандлагатай өөрөө өөрийгөө хайрлсан эмэгтэй хүмүүс хүнийг тэгэл эргэн тойрных нь хайрлна. Өөрөө бас нөгөө ингээд одоо хажуугаар ингээд талын хажуугаар явсан ч гэсэн айтах үгүй. Талинд өөрөө харчлаач юм сэтгэл санаа энэ айтах хайр сүстэй өгнө үү гэдэг. Ингээд харцсан сэтгэл санаа жоохон ингээд нөгөө өөдрөг болоод ингээд нэг гоё бие авч явна штэ. Гэртээ тэгээ ингээд явж идэл тэгэл нөгөө нөхөртөө сайхан хандлагатай хандна штэ. Тэр чинь нөхөр нь бас ингээд гэрт нь ороод ирэхэд тэгээ гэрийн хавцтай байж байгаа ч гэсэндээ ингээд нэг гоё цэмгэр хүүхэн ухтаад авах юм бол нөхөрт чи хэрэг. Ер нь ингээд яг цаад цөмөн бол бас л ингээл гэр бүлийн харилцааны юм дээр болоод ирж байгаа хгүй. Тэгэхээр ингээд нөгөө өөрөө өөрлөгөө хандаад өөрөө өөрийгөө л эмгтээчүүд маань залуучууд маань ингээд хайрлцсан байгаа тохиолдол бод. Тэгээд гадагшаага бол өстой мянга гоё болоод юу ч юмсоо гараад ирсэн чи бүгд гоё байдаг та. Ер нь хөөхөн гоё эмгтээ хүн нэг тийм гадуур явахтаа мухаа хийлж зөвхөн онцгүй хайрцаж одоо нийгэмд одоо нэм бохимдолтой юм баг харагддаг юм шиг харагдаад байгаа байхгүй. Одоо ингээл энэ мэдээж ойрчилдаг бид нар аягүй ойрчилдаг төвжрэлтэй газар байгаа. Тэнгүүт чи ингээд аягүй гоё машин унсан. Тэгээд гоё гэдэг нь цэвэрхэн машин унсан. Тэгэл аягүй хөөх юм гэдэг юм. Ингээл орчхоо гэл ингээд тохио өнгөж амар гоор гэдэг хөвж сонсож байгаа. Би анзаараад байх наа ингэж өөртөө анхаарал тавьдаг ингэж гоё байдаг эмэгтэйчүүд. За ичүүд маань ч гэсэн илүү нийгэмдээ эргэн тойрны хүмүүс ингэ гэрэлтэй даамшаагддаг. Тэгээд ганц гэр бүл биш нийгэмд бас аягүй хэрэгтэй зүйл байгаа. Одоо ингээд талент харлаар өөрөө нэг жоохон онцгүй өөрийгөө талент гэртээ ер нь бол ялангуяа их талентад толтод харладаг шүү дээ. Тэгэл талент харах тоолонд өөрийгөө онцгүйгээр хараад их мал хүний сэтгэл зүйд ч гэсэн уур бухимдал төрж эхлэв шүү дээ. Ер нь юм өөртөө таагүй мэдрэмж төрөл тэ. Тэгэл ингээд би өстой тийм болчих гэдэл уурлал эхэлж гинэ гэдэг чинь ингээд эргэн тойрондоо ингээд сүрэг энергийг цацруулаад эхэлж байгаа хгүй тий. Эсвэргээрээ ингээд өөрийгөө айтаахнаар харсан юм чинь бол тэгээд ингээд цаашаа ер нь тэгээд айтаахнаар бүх юмыг айтаахнаар хараа явчих тий. Тэгэхээр энэ аюул чухал асуудал байдаг. Тэгээд өсгөөчүүдийгээ залуучуудыгаа ер нь гэртээ бас аюул гоё ингээд гоё байгаараа хувц хонрыг одоо нөгөө гэрийн хувцыг тий өөртөө гоё зарцуулж
гоё гэрийн хувцсыг сольж янз янзаар нь өмсөж байгаараа гэсэн. Одоо тэгээд яг энэтэй холбоотой би бас тэгж хэлмээр санагддаг байхгүй юу? Одоо ээжүүд би бүгдээрээ гурлаа ээж шүү дээ. Ээж хүмүүсийн хамгийн их санаа зовдөг зүйл нь бол үр хүүхдтэй гэдэг. Ялангуяа охин хүүхдтэй ээжүүд бол охтуудаа яаж үсгэлэгтэй байх уу, яаж хөөрхөн байх уу, яаж гоё эмэгтэйлэг байх уу, яаж гоё соёлтой байх уу. За ер нь бол тэрний бүр цаана нь хайрлагдсан эмэгтэй байгаасаа гэж хүсэж байгаа шүү дээ тий. А тэгмүүдээ хайрлагдсан эмэгтэйг ямар эмэгтэй өсгөж хүмүүжүүлдэг вэ гэхээр өөрийгөө хайрладаг, хайрыг мэдэрдэг эмэгтэй өсгөж хүмүүжүүлдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр би ээжүүд бол ялангуяа гадаа гэхээсээ илүү дээр гадаа мэдэж яг хөөрхөн байх нь бол гоё л та тий. Тэг гэртээ илүү гоё үзэсгэлэнтэй байгаасаа гэж ер нь бол хүсдэг. Хаашаа гүлийг болохоор нөө охинтой болохоор гэж байгаа. Би болохоор хүүтэй болохоор би болохоор хүүнэртэй яаж ханддаг юм уу? Гэртээ яаж ханддаг вэ гэхээр гоё эмэгтэй үнтэй суугаасаа гэж хүүнэрсдэг байхгүй. Миний хүүгийн одоо жишээлбэл миний хүүнэрийн одоо сонголт нь ядаж ээжийн тамхи татдаггүй байх, өөртөө анхаардаг байх те. Тэгээд ингээ фитнес мэсгэл нөгөө хүүхэд чи нөгөө эрэгтэй хүн чинь нэг тамхи татдаг ч юм уу те. Гэртээ одоо ийм тийм байлгадаг эрэгтэй хүнийг сонгохгүй шүү дээ. Тэгэхээр ганц охин биш бас хүүнэр ч гэсэн илэрдэг ээж нар. Зөв. Яг үнэ. Тэгээ одоо жишээ нь ингээд дотор хувцаа ч гэсэндээ ингээд зүү зэгцтэй гоё хувцалсан ээжигээ хараад өссөн. Ер нь хүүгийн хажууд бас дотор хувцастай явна шүү дээ. Тэгээд бас ингээд гоё халаад малаацтай тий. Гоё ингээд гэртээ гоё бие авч яваад ингээд харцсан ээжигээ хараад өсөж байгаа шүү дээ. А ийм хүүнэр хизээж өөрийгөө хаан харгуунд нь хайцсан ингээд нөгөө өөртөө ингээд хайргүй тийм эмэгтэй сонгохгүй гэсэн. Да өөртөө хайртай эмэгтэйг өөртөө хандлага хандуулдаг эмэгтэйг сонгоно. Уус тэр тодорхой. Тэгээ бүр багаас нь ингээд ээж нь чи тийм хүн сонгоорой гэж хэлэхгүй шүү дээ. Зүгээр ингээд өөрөө л өөрт нь л харагдах хэрэгтэй. Ер нь зөв харагдах хэрэгтэй хүүхдүүдтэй. Ямар ч байдлаар. Тэгхийн бол хүүхдүүд маань том болоод ер нь одоо ингээд багаас нь ингээд нөгөө одоо хувцас өмсөх хувцснуудын солиод ингээд энийг одоо гадаа тоглоод ороод ирсэн бол тайлаад угаал урууга хийн тэ ингээ хийх ёстой гэдэг юмыг манай хүүхдүүд одоо ингээд бүр яг одоо ёстой юм шиг тэ тэр чинь би тэгэд загнаад л ингээл чи тэрийгээ ингэж гэхгүй штэ тэ ингээд багаас нь ингээд өөрөө угаал руу хийгээд ингээд дадуулчихлаа одоо нөгөө хүүхдүүд чинь ерөөсөө ээжийн хэлэх мэлэх шаардлага байхгүйгээр бүх юмаг ингээд хийчээ тэгээд даангараа угаагаад гэрийн хавцаг өмсдөг ч юм уу те ийм нөгөө юунд ингээд жоохноос авчиж байгаа хгүй. Энэ бол ингээд нэг тийм хилүүлээ загнуулаад намайг нэг уурлуулад стресстүүлээд ахаар ажил биш байгаа. Би өөрөө хийгээд ингээд хүүхдүүдтэй ингээд дадал болчихно гэдэг чинь те. Энэ болгоо ингээд нэг тийм жижигхэн юм шиг мөртлөө аарсаа юм шиг мөртлөө ингээд айгүй том чанарт нөлөөлдөг те. Тэгэхээр одоо нөгөө стилистүүд гэхээр хувцас яриад, дизайнер гэхээр бас ингээд хувцас яриад ч юм уу брэнд яриад сууж идэх биш аахгүй тийм шүү дээ. Анигч эсвэл төгс ярьж сандарч гэсэн таалсан шүү дээ. Энэ брэнд гэдэг зүйл чухал биш шүү дээ. Бид нар ингээд гээ ярьж тэрийг сонсчод бодож ирсэн байхгүй. Анигч ярьж үзгээрсэн гэж гоё яриад хах та гэж бодож ирсэн. Тэг бас нөгөө нэг ийм асуулт асуумаар санагдлаа л да. Хүмүүс юу яадаг штеп яг санийхаа үргэлжлэлтэй байна. Стилист хүн гэхээр өөртөө стил тодорхой хүмүүс өөртөө бүр савн ганган бүр ингээд глам бүр ингээд алдаг байх хэрэгтэй гэж бодоод идэх байхгүй тийм өсөстэй ч юм уу тийм тэгэнгүүтээ Аня хичээс асуухад байгаа юм олон жилийн туршлагаас харахад тийм стилист хүний хувьд хэлэхэд стилист хүн өөрөө заавал ганган байх ёстой юу? Эсвэл зүгээр ингээд энгийн мөртлөө дотор нь бүхэл бүтэн ертөнцөд оршиж байгаа ёстой юу? Ер нь бас сонирхолтой асуулт байна. Тэгээд би миний хувьд болохоор одоо дотоод хүндээ бүхэл бүтэн ертөнц орж байгаа штэ. Тэрийгээ гэхдээ гаргах хэрэгтэй. Илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ таатай байдлаараа. Би одоо нэг зураг авалтанд явлаа штэ тий. Өдөржингөө нэг гадаа хээрч юм уу зураг авалтанд явлаа. Тэгэхээр ингээд би одоо стилист хүн шүү дээ гэж ингээд одоо тэрэндээ баригдаад л ингээд аюу хэцүү тэгэл байдгаараа гангараалаа ч юм уу ингээд гарахад бас хэцүү. Гэхдээ нөгөө өөрийгөө илэрхийлэмжийн маань сонголт бол бас зүгээр ингийн бас байна гэж бол байхгүй тий. Ямар нэгэн байдлаар илэрхийлэмж нь байна. Одоо миний хувьд бол би аюу тод өнгөн дуртай. Тэгээд ер нь одоо ингээл манай охин том охин нөгөө хувцснуудын өрөөнд орж ирчихэл ээж тэр нь хар юм байд юм уу гэдэг. Ер нь хар юм баг ховор дандаа өнгөлөг эсвэл цагаан. Тэгээд одоо ээж бүр нөгөө цагаан өмд өнгөлөхэд ингээл амир байж байгаа. Тэгээд ингээд нөгөө
ерөөсөө тийм бараа юм байдаггүй. Тэгээд дандаа өнгөлөг тод юм байдаг. Тэгэхээр одоо бэлтгэлийн хослол гэхэд шармаар ногоо могооч байх шиг тий. Тэгээд ингээд өнгийг сонгодог учраас энэ маань ингээд миний өөрийн тата намайг өөрийг ингээд нөгөө тутаа байдлаадаг, намайг байлгадаг тэр ертөнц маань байгаа учраас би хөдөө гарахдаа одоо ногоон бэлтгэлийн хамт цамцаг өмсөд гардаг ч юм уу тий. Тэгээд ингээд байдаг. Тэнгууд хөдөө ингээд нөгөө зураг авалтанд очих гээд ингэж байгаа хүмүүс одоо дундаа л ганцаараа л тэгээ зогсож шүү дээ. Ер нь тэнгууд бусан бүгдээр ер нь бол хар шүү. Тэгэл ер нь баг ингээд хар хослолын дунд л ганцаараа яваад орчих шүү дээ. Эсвэл нэг ер нь нэг яг тийм эсвэл ягаан ч юм уу те нэг сонголт би ягаан байгаа болоод ороод ирнэ. Тэгэхээр яг яалтчгүй би өөрөө яваад л байгаа гэсэн үг байхгүй. Түүнээс ингээд нэг юм тухгүй байдлыг орчиж байгаа мөртлөө өдөржингөө хэцүү нөхцөлд ажиллана гэдгээ мэдж байгаа хэрнээ тэрэндээ баригдаж бэлтгэлэг байх гад ядна гэдэг бол энэ бол ингээд өөрийгөө зовоож байгаа нэг асуудал. Ажлаа тавтаа тухтаа хийхин тулд тухтаа авцсан юмсан. Гэхдээ тэр маань ядагч байсан намайг илэрхийлсэн нэг юм байх л. Тав шараа буужиг тийм шавар шараад гадаа хотголтаад гэл явж ирсэн юм. Өндөр хэсэгтээ пис бэлдээ хүн гэдэг. Тэгэхээр тэр маань бүр эсэргээрээ ингээд нэг амар хүн болгонд юм уу ер нь өөрт ч гэсэн амар таагүй тухгүй мэдрэмж төрүүлдэг. Хүн болоо стилтэй авах байгаа. Тэр дотор байгаа зүйлээ танаа гаргаж ирэх ёстой. Одоо харин харьцангуй бид нэр аюу тийм шүмжил багтай. Яг үнэн гоё. Өөрөөр л байвал та зодтолтой байсан. Бидний шинэ үеийн хүмүүс аюу юм байгаа даа. Ингээл би бол флашинг болтой өндөр сэхтэй болчихсон. Гадаа аюу хүүтэн байсан. Ингээ найз дээр очиод харна гэж бодлоо. Аюу хүүтэн байсан. Палачтай ингээ зогсчихсон чинь миний хажууд байгаа даа гэж. Гоё шүү та ингээл палач дөвлөө. Тэгээд ингээ тэр одоо хэрэг магадгүй 10 жилийн өмнөөс нь болол одоо ингээ аль хүч гэх юм уу те. Алцгаар ингээ ийм одоо бүтэн баг чинь палач дөвлөө. Юу гэж аа. Шүүмжлэхэд байдаг. Тэгвэл гоё шүү та гэд хэлж байгаа гэдэг чинь бидний нийгэм аюу гоё тийм зөв тал руугаа, гэрэлтэй тал руугаа шинэ юу гэдэг юм гэсэн хүлээмжлэлтэй. Тэгээ хайрч гэсэн хүлээмжлэл гэж ойлгож хэлсэн. Би одоо ингээл залуучуудтай зөндөө ажилдаг. Миний ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад зөндөө олон залуучуудтай. Тэдрээс ингээ байнгын инспирэшн авч яадаг. Ингээд нөгөө байнгын ингээд нөгөө өөрчлөлт юу гэдэг тэдний гоё эерэг зүйлсүүдийг амар харж яадаг. Тэгээ миний ажлын бас онцлог их тийм юм нөгөө мөнхөд жаргаж яадаг ажил. Зовсон ч жаргаж явдаг. Тэгэхээр ингээд нөгөө дандаа хүний гоё олгон те дандаа хүнд жаргал нөгөө юм аз жаргал хүн хөөрхөн болсон байгаа хүн уурлахгүй шүү дээ. Тэгээ дандаа юм гоё болсон байгаа хүмүүсийг харж ингэж нөгөө эерэг энергийг авдаг учраас зүгээр юм мөнхийн ингээд нөгөө гоё тийм юу яадаг. Эерэг тийм ажил хийдэг. Тэгээ хоёр талаар ингээд нөгөө залуучууд маань аюу гоё болсон. Тэгээ амар гоёор ингэж өөрийнхөө илэрхийлдэг. Өөрийнх нь стил нь амар гоё болсон. Би ч бүр зүгээр пупа бас амар гоё ингээл нөгөөдөлөөс ч бас амар гоё юм суралцаал те. Айгу гоё тийм өөрөө тутаа байж чаддаг болсон. Ингээд өөрийнхөө юу үсэж байгааг мэддэг болсон. Нөгөө жоохон одоо нөгөө нэг тал малтай 80-аад оныхан маань ч юм уу тэд нар маань ингээд жоохон санаа зовхон нөгөө нийгэм нь ингээд нөгөө ээж аав тэгж болохгүй ингэж болохгүй хүмүүжүүлсэн хүмүүс ч ингээд нөгөө тэгж уцалжуулах гэж юм болов. Энэ юм өмсчүүлдэг ч юм болов гэдэг нэг тийм зовнилтой сэтгэл зүйн үр хэмтад ингээд нөгөө жоохон блоклогдсон байгаа байхгүй. Тэгэхээр эднэрийг бас уг нь бас л энэ чинь ганц л амьдрын шүү дээ. Хүн хүснээрээ гоё ингээд байгаад гоё чөлөөдөө өөрийгөө илэрхийлээд гоё ажлынхаа үед дүрм журмын хавцаг өмсчод босод үед өөрөө гоё байх тийм мэдрэмжтэй оцлууд бас та гоё баймаар өгнө. Гэтэ одоо нийгэм маань өөрөө тэгээд эерэг болоод ирж байгаа юм шиг л аяндаа л юуж тэд нар одоо манай нийгмээс өөр бол ингээд суугаад тэгээд бүгдээрээ ингээд амгаалал явна л та тэгээд нэг эерэг зүйл маань ингээд хүлэн зөвшөөрөөд тий. Тэр угаасаа л хүлэн зөвшөөрөлтэй явах. Тийм болохоор стилистүүд аяг гарч ирээд байгаа. Энд дэр аяг баярлаад байгаа. Дизайнерууд маань стилистүүдтэйгээ бас хамтарч ажиллаад байгаа. Тэр бас их баярлаад байгаа. Тэгээд нийгэм маань хамтрал аяг хүсэж байгаа. Баярлаад байгаа хэ. Тэгэхээр биднэрт аяг ажил байгаа. Яг аяг ажил. Саянгийн хөлөг. Би яг тийм нөгөө анх ингээд нөгөө надад ингээд санал тавиад те ингээд зөвлөхөөр ингээд орооч ингээд подкастнаар ингэж орооч гэдэг стилистүүдийн ингээд холбоо байгуулсан гэхэд би бүр та нарын өмнөөс бүр маш их тийм сэтгэл догтлж хүлээж авсан. Вау яа за нэг ингэмээрсэн дээ гэдэг шиг. Нэрнгээсээ ингээд нөгөө маш гоё те шижгэнсэн хэдэн гоё залуучууд ингээд нэгдээд ингээд яаж байгаа гэдэгт үнэхээр баярлсан. Энэ одоо нөгөө соёлыг те энэ мэрэгжлийг тэгээд энэ соёлыг ингээд нөгөө нийгэмдээ түгэж яах гэдэг бол энэ бол бас маш том соён гээгэрүүлэх тийм одоо соёлын довтлогоо болж байгаа гэдэг ингэж бодоод байгаа.
Анаштай аягүй тийм шайн эмэгтэй юм байна. Одоо тэгээ бодож байгаа ингэж гоё гэлэлцэж байгаа эмэгтэй хүний өөдөөс одоо яаж одоо мухаа нэлээд юм чинь бол Баярлалаа. өөрийгөө хамгаалчихж байгаа байхгүй юу? Одоо Үнэ. монголчууд ч эсвэл жоох энерги яриад байгаа. Энергиуд ингээ хамгаалж байгаа. Чи миний өөдөөс муухай юм яриад үзээрэй. Тэгэхээр эмэгтэй чинь хөөрхөн байх, гоё байх, өөртөө хайртай байх гэдэг чинь өөрийгөө бас хамгаалж байгаа байхгүй тийм юм хамгаалж хийж байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тийм. Дан ганц хүнд таалагдах гэдэг өнцгөөс харахаар арай л хөдөлгөөлөг юм шиг санагдаад байгаа шүү. Нөгөө талдаа бас яг жоохон ухаалгаар бүлээгээд авъя гэвэл энэ хүн надад юу өгөх гээд байгаа вэ гэдгийг нь бас харагдаад идэх байхгүй юу? Энэ хүн ингээд юм shiny байна гэдэг нь би чамайг давхар гэрэлтүүлж өгөө. Гэрэлтүүлмээр байна. Би чамд сайхан энерги өгөө. Тэ би чамд сайхан үлгэр дуурай болёо. А чи үнэхээр ингээд олж хараад тавбал авчих гэдэг юм бас ингээ яваад байгаа байхгүй юу? Баярлаа. Ер нь нөгөө нэг ингэж хүмүүстэй яг ингээ нөгөө би ингээ хамтарч ажилласан хүмүүстэй зөвлөгөө өгөөд ингээд бас ингээд явахлаар яаж яж байгаа л нөгөө угаалга цэвэрч арчилгаа. Ямар горчтой хувцас яаж угаах юм угаахад бокс амтгаа яваад шүү дээ. Тэгээд материал стрээд ингээд ер нь ингээ нөгөө стил имиж ингээд гадна талаас ингэж орж ирсэн хүмүүс чинь угаалга цэвэр арчилгаараа яваад орчтой. Гэхдээ энэ нөгөө дагалдах байх заашгүй юм. Тэгээ бид нар нөгөө нэг одоо надад бол одоо ингээ би нэг юм амар удаан өмсдөг байхгүй ингээ бүр зүгээр за бүр ингээд баг ингээд бүр өвдөг нь ингээд урагтаадлаа тэгвэл юм бол ер нь хэрэг арт миний юмнууд манай хүүхдүүдийн ч хувцснууд ер нь мууддаг. Ерөөсөө нөгөө тэр маань би болохоор ингээ нөгөө угаалга цэвэрлэгээ арчлах гэдэг. Энэ дээр гол юу гэж боддог байхгүй. Аюу тийм гамтай бүх юмд тэглээгээд гэхдээ ингээл юунд ч чүрэхгүй, юунд ч байхгүй ингэхгүй штэ. Бүх юмыг эдлэн хэрэглэн. Гэхдээ дор нь ингээд гоё ингэдэг. Тэгэхээр энэ болгон маа нөгөө нэг бас стил имиж гадна төрхөөсөө гадна талаасаа бие авч явж байгаа байдалтай маань яалцчгүй холбоотой байгаа гэдэг учраас ингээд энийг яриад идэв шүү. Би өөрөнд би тоорын бодлыг үзсэн юмсан. Би жилээс болоо доо гэдэг шиг тийм. Одоо нэг хувцас эндэтгүү бас өмсөж чаддаг байхгүй. Итгэлөөс. Тэгнэлээ ингээд яг эн чинь ингээд тэгээд жоох юм жоох халтардуу одоо манай эрэгтэйчүүд маань зарим эрэгтэйчүүд маань жоох хэрэггүй шүү дээ. Өмнө өмсөн өвдөмдө өвдөг мөдө гаргацсан өвдөг нэг хүн өмсчил хажууд нь зогсож би нэг цагж бит юм халтар өмсөрөө. Айгүй техникээр орж иж хэлээ ш. Дэвтэй хэлээд миний найз нэг эндүтчээрээ хичээл яваад юм жоо. Ялангуяа эрэгтэй хүмүүс нөгөө срочны замс костюм биш хүмдээ эндүтэд өмсгөө. Гоё харагддаг шиг. Бодлоо яаж чарваа. Эндүт гиснээс нэг амар бас хөөрхөн нэг юм тип байт юм блэ. Тэрний яд гэхээр одоо нөгөө уурын нүн айгүй их болцсон шүү дээ. Тэнгүүдээ тэрний усанд нь баг зэрэг үнэртэй ус ингээд цацчаад. Тэгээ уурын нүгээр эндүтчихээр гоё амар гоё ингээд гоё юм. Ингээд гоё үнэртэй болчихдаг шүү. Үнэр бас гоё те. Үнэр бас гоё те. Би бас үнэрэнд айгүй дуртай. Би ямар сандаа ингээд нөгөө савл хийвэл ер нь юу л вэ барьж аваа угаачдаг байхгүй. Маа бүр өөр те. Энийг угаац юм уу? Энийг угаач юм уу? Нөгөө тийч яасан. Тэгэл ерөөсө одоо нөгөө олж авдаг газар дандаа нөгөө угаалгын юу ингээд нөгөө юу хацсан газар. Тэгээ би бас яг дандаа ингээд нөгөө эндүүдэж угааж байхлаар дандаа эндүүж юм хумаа ингээд нөгөө тэгшилж ингэж ингэж. Эндүүдэг байсан чи эндүүдсэн юм шиг ингэж ингэж байдаг байхгүй. Тэгээд ингээд нөгөө яахлаар ерөөсө яг ингээд нөгөө хамгийн сүүл татаавар дээрээс уцаа авахд ингээд нэг юм аржаад барзаад ингээд нэг юм ингээ базаа хийсэн юм шиг юмнууд байх ямар хүсдэггүй. Бүх юмыг ингэж гоё ингэж байлгадаг болохоор ерөөсөн нөхөр бүр баг нөгөө гэтээ хамгийн гол нь зориултын ямиг нь хэрэглээд тахлаар хар уцч гэсэн байн гугалсан өнгө алахгүй шүү дээ. Зөв температурт нь тий. Яа бөөс шүү дээ тий. Цаашаа өөр яг хамгийн гол нь ингээд аюу гой брэнд угааж шигсэн юм. Аюу яаж бодож үзэж Сүлдээ нөгөө бок сүлдээ угааж арчсан нөгөө бокны төрөлчнэ шүү дээ. Тэгээ бүр гэрээ талмал арчдаг энэ төр гэдэг шал өөр тийш. Тэр одоо жишээ нэг ч тэр үнэрийн тойрлоо шүү дээ. Үнэр бол надад бол маш чухал санагдаж байна. Эмэгтэйчүүд маань одоо ингээд яг нойлын үнэр нойлын талаар ингээд нийгэмд сэвлээ шүү дээ. Тэгэхдээ миний хувьд эмэгтэй хүн өөрийгөө хайрлаж гэхээр эмэгтэй хүнээ хайрлаад хэлдэг би яах вэ? Яг үнэ. Тэгээ би ингээд нойл хараад ингээд зурж гарахтаа миний дараа эмэгтэй хүн орох юм чинь гэж бодоод би үнэртээ сарфуу гэж бодоод үнэртээ үнэр заяа гэж гараад ирчихдэг байхгүй. Тэгэхээр тэрнтэй адилхан ингээд бид нар ингээд
За эрэгтэй эмэгтэй гэдэг одоо биш ер нь ингээд яг эмэгтэйчүүдтэй найзларч болохоор эмэгтэйчүүд гэдээ ярьчих. Гэхдээ бид нар бол би аяг хайртай байх хэрэгтэй байхгүй. Дараа нь адилхан эмэгтэй ороод магадгүй миний найзын охин ороод ирэх чинь бэлэн тийм үстэй. Миний одоо мэдхэм миний хинч орж ирж болно шүү дээ гэж. Миний гэж бодоод тэр ингээ арчлаад ингээ явал их зүгээр юм шиг санагдаад байгаа. Тэрнээс энэ дээр нөгөө нэг шүүмжлээд жичлээд ахасаа илүү их хайрлаад байвал одоо ингээ тийм. Тэгээд миний бодлоор бас нөгөө нэг одоо хүмүүсийг би ер нь ингээд нөгөө сүрэг юм одоо тийм ээ ийм байна гэх нэг хүмүүс шүмжилтэй штэ тэ. Тэрийг зүгээр тэгж ярьж байхаа орон зүгээр л өөрөөсөө л хэлээсэй л гэж боддог. Ер нь зүгээр өөрөө л ингээд гоё юу яагаад эсвэл эргэн тойрондоо нэг жоохон атаахнаар ойлгуулж хэлээ тэ. Тэгэнгүүтээ тэгээд хүүхдүүдэд зөв үлэрлээд ингээд энэ маань ингээд нөгөө шүүмжилж ямыг ингээд хүчгээсээ илүү үр дүнтэй юм болоо гэж боддог. Одоо ингээд эргэн тойрондоо эрэг ямыг түгээгээд тэ. Яа тэгээ одоо ингээд жишээ нь энд ингээд очиод ингээд юу ялаа гэхэд би одоо ямаа чи тэрийгээ тгээж энийгээ ингэж гээд ингээд хилээ суухгүй өөрөө ямаа ингээд цэвэрлээд хийгээд явчихдаг байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө яалтчгүй хүн бас ингээд хажууд байгаа хүмүүс дуурайгаад бас ингээд хөдлөөл хэлдэг л дээ. Тэгэхээр энэ болгон ингээд нөгөө хүн зүгээр ингээд Facebook дээр ч юм уу юун дээр чи ингээд шүүмжлэлтэй хандаж ямайг бичхээсээ илүүтэйгээр өөрөө нөгөө үлгэрлээд өөрөө хийгээд үзүүлээд өөрөө ингээд нөгөө биетээр ингээд хэрэгжүүлээд явах юм бол эргэн тойрондоо тий ингээд гоё эрэг байгаад эргэн тойрондоо гоё хандлагатай эргэн тойрноо цэвэрхэн байлгаад эргэн тойрноо гоё байлгаад ах юм бол ер нь тэгээд нэг тийм зовлонгүйгээр юмнууд ингээд шинжлэхтэй л байна. Цаг хугацаа орно л доо яах вэ? Үнэр гэснээс ер нь бол үнэр аягүй их турсамж үлдээд байна шүү дээ. Тэнгүүдээ манай подкастын бас нэг юм одоо оргил хэсгүүтэй тий одоо бас сигнатур хэсэг нь бол юу вэ гэхээр биднес оролцуулж байгаа энэ одоо зочдтой өөрсдийнхөө хамгийн нандан дурсамжтай тий стилтэй холбоотой нэг юм хувцаа ингээд авиатричээ гэдэг саналыг тавьсан. Тэнгүүдээ яг хүмүүстэй тухайн хүний чин сэтгэлийн баяр хөөргийг хуваалцах, дурсамжийг хуваалцах нь өөр амар гоё байдаг. Үзэж байгаа хүмүүс нь ч гэсэн өөрсдийнхөө яг энэ подкастыг үзээд юм дурсамжаа гоё сэргийгээсээ хөндөөсөө гэлтэй. Тэгээд энэ удаад Аня агч маань өөрийнхөө ямар гоё өнгөрсөн хугацаанд дурсамжаа хуваалцах нь хэдэж харцгаая. За даалгавар өгсөн. Тийм хувцас авчраараа гэдэг даалгавар өгсөн. Тэгээд би нөгөө бодож байгаад ер нь бол яг дурсамж би ер нь нөгөө хэлсэн шүү дээ. Аюу удаан хувцас өмсдөг. Хувцас ер нь баг нэг тэгж яадаггүй. Нилээн олон жил өмсдөг байхгүй юу? Тэгсэн чинь ингээ харсан чинь ер нь их олон жил болсон хувцасуд байна ба ингээ. Тэгээд ингээ нөгөө нэг тийм тэгээд тэр дундаа нөгөө манай ээж маань 6-аас 7 онд байна уу да. Нэг тийм олон улсын эмэгтэйчүүдийн нэг тийм байгууллагын шугамар ингээд нэг сар гаруй сургалтанд Америк руу явчихсан. Тэгээд Америкаас нэг юм гоё носон цам тавьчихсан байхгүй юу? Тэр нь ингээд яг тухайн үед чинь би одоо хэдтэйсэн бэ? 2006 онд нэг ямар ч лсэн жилийн өмнө. Тийм. Тэгээд ингээд нөгөө цам цавчирсан. Тэгмээ тэр цамц нь ингээд нөгөө надад лаг нэг тийм гоё стилтэй лаг гоё кул цам санагцсахгүй. Тэгээ би одоо л тэрийг нэг өмсдөг. Тэгээд нөгөө ер нь ингээд нөгөө амар гоё юм элегантны гоё хард дрессэн дээрч тэр тий өмд цамцсан дээрч тэр ер нь юун дээр л бол юун дээр нөгөө хавар намар ингээд тогтдоод өмсөгдчихдөг. Тэгээ би ингээд нөгөө ээжигээ бодчихсон. Манай ээж ч ер нь гэхдээ амар сонголттой л та. Тэгээ манай ээж ер нь аюу тийм мэдрэмж аюу өндөртөө сонголт аюу сайтай аюу гоё хувцалдаг гоё эмэгтэй байхгүй ер нь хүн болгон хилдэг байсан. Тэгээд багасаа бас яг тийм эмэгтэйг тийм ээжигээ ингээд хараад өссөн хүмүүс чинь бас нөгөө мэдрэмж нь бас ингээд суугаад үлдчихэж штэ. Тэгээд нөгөө ээж маань сонголт ялцчихгүй ингээд нөгөө кул сонголт юм аа гэдгийг бас яг мэдэрсэн. Одоо болтол миний шкафанд байж гинаа л гэдэг чинь тий. Тийм тэр энэ аш вэ тий. Тийм цамц байгаа. Ийм цамц. За энэ цамц байна. Одоо 19 настай цамц биш. Тий 19 настай цамц. Тийм тэгээд Америкаас авчирж исэн. Тийм гоёгоос тий. Тэгээд ингээд яг өмс чинь энэ ингээд нөгөө дараа тийм нөгөө яг өмсөлтөж чиглэлээр ингээд нөгөө айгу гоё харагддаг тийм айгу гоё кардиган тэгээд ингээд нөгөө ингэрэн энэ захын идрэн ингээд амар гоё ингээд гоё ороод ирдэг юм гоё тий та нэр үнэхээр хувцсыг зөрөх юм. тандимаас тий
Тэгээ ингээд аваад ирсэн чинь тухайн үед яг ээжийнхээ гараас авч исэн мэдрэмж нь сэрэгдэг аваа. тий. Амир. Энэ яг одоо өөрхийн юмтай зөндөө угааж байгаад ингээд нөгөө жоохон угааж индүүдэд шиг ингээд нөгөө угаалганд ороод нөгөө жоохон ингээд нэг сүрсгэр байдал нь жоохон алдагдцсан. Гэхдээ нөгөө стил нөгөө ямар ч энэ тэнд урагдаж муридаагүй стил ингээд нөгөө намайг гой дулаацуулаад намайг гой ингээд юу яаж авч явдаг хിവэрэ байгаа. Одоо тэгэл 19 амар ингээд цэвэрч хүний хувьд амар их угаалах гэдэг хүний хувьд 19 жилийн дэвтэр угаалдаг сайт юм. Централ аягүй сайтай байгаас тий. Тэгэл ер нь яг тэр үед бас нэг тийм гоё хар даашин завчирж байсан. Тэр нь ч гэсэн скафанд төлгөөстэй байгаа. Гэтэ яг хар даашин зол зөндөөл байдаг болохоор энэ болохоор яг бас нөгөө илүү их нөгөө одоо дулаацсан гэх юм уу тий. Дулаахан байлгасан цамц маань авахгүй энийг их өмссөн байгаа. Ухаалаг хувцас гэдэг дээр чинь кардиган орсон мэдээ шүү дээ. Яг одоо яг ингээд бальтай өмсгөө, күрт өмсгөө гэдэг. Күрт өмсгөр халууцаад байдаг, цайлгаа заараад байдаг үчиг кардиган. Тийм. Тэгэхээр нөгөө маш одлоо хуцаанд дулаахан байлгацсан. Аюу хэрэгэлсэн хуцаа. Тийм аюу хэрэгэлсэн. Тэгсэн ер нь ингээд нэг юм загвар нэг юм нүхтэй юм шиг мөртлөө тийм гоё байгаа. Тэ дулаахан гоё тийм. Үнэхээр танаа ээж загварын мэрэгэн сонголттой. Тэгээ 19 жилийн дараа ч гэсэн ерөөсөө яг хэвээрээ байж модороо байгаас тий. Тэгээ энэ товчийг одоо жишээ би бас ингээд нөгөө хувцсыг ингээд харахтаа амар товчийг хардаг. Балтоо ер нь цов бүх юмны гадуур ялангуяа ингэж өмсөх юмнуудыг хувцастайгаа нөгөө бусад хувцастайгаа зохицуулж харахын тулд нөгөө товч амар чухал гэдэг болохоор товчийн дандаа ингээд хараад дими товч байх юм бол би шууд ангуудаа товчийг авчдаг байхгүй сольждаг байхгүй. Тэгээд ингээд өөр товчоор таалагдахгүй товч байх юм бол таалагддаг товчоор сольждаг байхгүй. Тэгээд яг энэ бол ингээд товчтой үедээ юутай идэгээд таалагдсан. Дээрээс нь бас ийм юм шүү дээ. Категориудыг би жишээлбэл ноолоор авчаар ингээд ноолоор нэг авчаад тавцсан шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл ингээд энэ ингээд анзаарсан чинь нөгөө нэг ноолорыг бол ашиглах байх байхгүй тий. Тэгэхээр ийм яг бөөнөрж яриаг байгаа ч тий. Ухаалаг кардигантай болох гэдэг бол өдөө ийм хүн шүү. Тийм. За тэгээд нэг ийм гоё цамц байна. Ээжтэй баярлаа. Хүн юм юм. Тийм өстой гоё байгаас тий. Тэгээд одоо болтол ингээд өмсдөг боллоо. Одоо тэгээд энийг охиндоо өвлүүлэн дээ. Ээжийн дээл гэдэг шиг юмнууд байдаг шүү дээ тий. Энийгээс ирсэн дээлнээр фантаз гэдэг. Тий. Тэрэн шиг ингээд нөгөө ээж их үнэн шиг гэсэн. Тийм яарчлаа ингээд тийм яарчлаа ингээд гоё. Эцээч нөө таймсаа Таймс харин яг тийм байгаас тий. Тэр би харин ээжийн сонголтыг амар ухаалаг сонголтойсэн байгаас тий. Тэр таймс болж байгаа шалтгаан гэсэн энэ нэг сүлжээс нь өөрөө хитрхи том биш. Эсвэл хитрхи ингээд нарийн биш. Эсвэл олон сүлжээс ороогүй. Сүлжээс нь ч ингээд зүг байгаад байгаа. Тэгээ ер нь сүлжээстэй хувцас ер нь модноос тахгүй шүү. Энэ чинь өөрөө нэг тийм. Тий. Нэг тийм нэмжтэй тий. Нэмжтэй тий. Бас нэг цаанаасаа. Тийм. Тэгээ нэг юм баярсан бол би сайстай хүмүүс харин тийм сүлжээстэй жижигхан авахд өмсөв бүр ингээд аюул ханцуун аюу гоё. Тэгээд ингээд нөгөө одоо энэ яг угаагаад ингээд нөгөө юу атсан болохоор ингээд жоохон ийм шумжгаар унжгаар ингээд хурцтай тийж яг ингээд нөгөө биений хэлбэрт ороод өмсчихлээ бас яг ингээд гоё сунаад ингээд гоё болчих. Тэгээд ингээд анзаархаар бас энэ одоо анарчин ирсэн ирэн зах аюу сонгодог байгаас тий. автод байгаа. Тийм. Тэр ингээд хувцас хавтаа юм. Яг бодолтой хаа. Тийм. Тэгээд бас жил кардиган юм. Тэгээ бас энэ нөгөө нэг өнгөний хувьд хитрхи ирээн биш. Яг нэг тийм классик хөнгөтэй байгаа учраас хар юм дээрч дээр ер нь бүх өнгөн дээр цагаан юм дээрч тэр ингээд яг гоё. Ер нь энэ бэж өнгө аягүй тийм сэргэлтэй өнгө шүү дээ. Тэр ингээд орчдөг. За бэж өнгөний дүгнэлтэй багт ер нь ингээд бүх юм заяа юм дээр болчихдаг тийм. Бэж хар өнгөний дүгнэлт бол зайлшгүй шкафанд байх хэрэгтэй. Яалтчгүй авах маань классик өнгө. Тийм. За баярлаа. Өнөөдөр баярлаа. Баярлалаа. Сайхан байлаа. Сайхан мэдрэмж төглөө. Тэгээ бидний бас ингээд анхны подкаст маань хүмүүст өр өгөөжтэй байсан байх гэж бодож байна. Хин нэгэн цагаа зарцуулаад үзэж байгаа бол буцаад хууштай зүйлээ авах ёстой гэж би боддог. Биднес ер нь одоо үеийн хүмүүс бас тэгж боддог болсон баг. Тэгэнгүүтээ миний зүгээс манай Балрагийн зүгээс бас манай зарчны зүгээс ч гэсэн одоо хүмүүст үнэхээр өгөөжтэй мэдээлэлүүдийг бас өгсөн байх гэж бодож байна. Тэгээд урилгыг бүлээн авч хүрэлцэн ирсэнд үнэхээр баярлалаа. Өнөөдөр баярлалаа. Тэгээд урьж оролцуулсан бас маш их баярлалаа. Тэгээд нэр төрийн хэрэг байдаа. Тэгээд цаашдынх нь бас ингээд нөгөө тэ энэ нэгдсэн энэ юу вэ? Холбооныхаа үйл ажиллагаануудад бас ингээд зохих хэмжээгээр нь оролцоод явнаа. Тэгээд гоё та юмар ажил үйлс маш өдрөг байх болтугай. Тэгээд маш гоё улам том
хамарсан Монголын одоо тий одоо стилистүүдийг одоо маш гоё саян гэгэрүүлсэн тийм ухаалаг мундаг хамгийн гол нь эерэг тийм юм гоё эерэг энергийг эерэг нийгэмдээ түгээсэн гоё одоо үлгэр авмаар тийм мундаг эмэгтэйчүүд байхасаа гэж хүсэж байна. Биднес ч гэсэн бүр яг Монголын баг биднесийн хувьд бол хамгийн анхны одоо стилист гэж ярих тодтолтой биднес тэгж хүлэн зөвшөөрдөг. Тэгээд бусад хүмүүс маань яаж ядгийн те биднесийн хувьд бол яг хамгийн анхны стилистүүдийн нэг гэдэг утгаар Анягч маань биднесийн одоо зөвлөхөөр ажиллаж одоо ажиллахаар болсонд нь амар их баяртай Баярлалаа. Одоо зөвлөх стилистүүдийн зөвлөх болно гэсэн чинь бас аюу том нэр хүндийн асуудал байсан. Тэгээд ямар ч лээсээ ингэж бас тодтогоод ингээд гоё зөвлөх болгож байгаа баяртай байгаа юм шүү дээ. Ажиллаад умсан хийнэ. За тэгээд дараагийн подкастаар ирэн уулзсаар баяртай. Баярлалаа. Зорчоо оруулах болно. Баяртай.